Сүүлийн жилүүдэд заллах гэмт хэрэг улам нарийссаар байгааг цагдаагийнхан мэдээлж байна. Үүний нэг нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл худалдаа авах гэж байгаад 15 орчим тэрбум төгрөгөөр заллуулсан иргэн хэрэг юм. Иргэн Булган аймгийн Бүрэг хангаа суманд байрлах алтны шорон ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Glimstar компани эзэмшигч Ганзоргоос 5 сая $5 худалдаа авахар гэрэлжээ. За энэхүү 2022 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийтдээ 14.7 тэрбум төгрөг шилжүүлж заллуулсан байна. Хэрэгт холбогдоод байгаа яллагдагч Ганзоргон заллах гэмтэргээс гадна хууль бусаар ашигт малтмал олборлсон гэмтэрэгт холбогдсон шалгуулж байгаа юм. Тэрээр 2022 оны 10 дугаар сараас 2025 хүртэл Бүрэг хангаа сумын нутагт хууль бусаар хэмжээний ашигт малтмал олборлож байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болцсошгүй хэрэгт шалгуулж байна. Энэ хүрээнд нийтдээ 74 техникийн хураавч үйл ажиллагааг нь зогсоожээ. Гаргаж тус компани ашиглалтын зөвшөөрлийг 5 сая $5 худалдан авч байгаа. 50 метрийн хөрс хуулт хийж үйл ажиллагааны зардалтаа нийтдээ 41.9 тэрбум төгрөгийг зарцуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. За энэ нөхцөл байдал үүссэн байхад иргэнгээ хуурч мэхлэн зохиомжтой байдлыг зориудаар бий болгож тус компани өөрийн нэрээр буцаан шилжүүлэн авсан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтаар тогтоогдсон. Иймээс иргэнгээг холбогдуулан бусдыг хуур зохиомжтой байдлыг зориудаар бий болгосон хэмжээний мөнгө залилсан үйлдэлт нь 2026 оны 8 сарын 4-ний өдөр Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 2-ын 2 дахь хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ялагчаар татаж цагдаа урах далсан сэргийлэл гарах хэмжээ авч одоогоор мөрдөн шалгахын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Монгол улсад жилдээ дунджаар 15,000 заллах гэмтэрэг бүртгэгддэг. Үүний 1.2%-ийг газар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэмтэргүүд эзэлдэг байна.